Чөлөөний хүчний эрсдэл өндөр байна. Одоо ер нь манай хід залгаа одоо газруудад бас малын гоцоолтор төвчин гарсан мэдээлэл авагдаж байна. За яамны зүгээс бол энэ одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо ажил эрчимжүүлэх энэ одоо шийдвэрийг гаргаад ингээ ажиллаж байгаа. Ер нь одоо улсын онцгой комиссд бол асуудлаа танилцуулж байна. Ер нь цаашид энэ одоо малыг одоо хатар түнс урьдчилан сэргийлэхийн тулд энд оруулж байгаа вакцины үйлчлэгээний хөлсийг одоо тоо хэмжээ цар хүрээг бол эрс нэмэгдүүлэх, за малын тарилгын үед ажиллах одоо хүн хүчний одоо нэмэгдэл те энэ дэмжлэгийг одоо үзүүлэх, тэр одоо үхрийг одоо вакцинжуулахад одоо хавчдаг юм хашаа байна шүү дээ те хоолой бүхий хашаа энийг одоо хөдөлмөр хөнгөвчлөх энэ зүйлүүдийг одоо хэмжээгээр нэвтрүүлж малын эмчнэрийг одоо тэр вакцины бүрэн гүйцэд одоо хийдэг болох энэ нөхцөл рүү энэ оруулах гэх зөндөө асуудал байна. Дээр нь одоо энэ зэрлэг амьтын зээрээ одоо танд нь судалгааг маш сайн хийхтэй урьдчилан сэргийлэх ажлыг л одоо байнга тогтмол хийх. Дээр нь энэ шилжил хөдөлгөөнд бол маш онцгой хяналт авах хэрэгтэй. Ер нь хууль дүрэн байсаар байтал одоо ингээд дураараа шилжиж хөдөлгөөн хийдэг зүйл бол ерөөс одоо тийм зэгцтэй болохгүй. Тэгэхээр энэ дээр бид нар одоо хөдөлгөөнд постууд ажиллуулах хэрэгтэй. Тэгээд зардал гарна гэдэг ингээд яг гол хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулахгүй байгаад гэж болохгүй байхгүй. Жишээлбэл одоо 10 км зам бол нэг 20 тэрбум төгрөг тийм. Тэгэд 20 тэрбум төгрөгөөр бид нар бол энийг улсын хэмжээнд энэ одоо вакцина нэмэгдүүлээд, үйлчлэгээний хөлсөө нэмэгдүүлээд, тэгээд хөдөлгөөнд постуудыг гаргаад хянах боломжтой шүү дээ. Тэгэхээр ийм эдийн засгийн хүн амын эрүүл аюулгүй байдал хандсан энэ хөрөнгө оруулалтын дээрээ энэ одоо зардал дээрээ анхаарахгүй бол хит одоо ингээд ийм нүдэнд харагдах юм гээд ингээд ийм зүйл рүү хөрөнгө оруулаад тэгээ энэ салбартаа хөрөнгө оруулалт нь багасаад зардал нь багасаад байгаа байхгүй. Гэтэл бол хамгийн чухал зүйл чинь хүний эрүүл мэнд те экспортыг одоо дэмжсэн орлого олох эдийн засгийн бодлого шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаа 27 оноос эхлээд одоо зөв хөрөнгөлөөрэй гэдгийг би одоо нийт одоо те их хурлын гишүүд бас одоо те одоо энд оролцож байгаа бүх одоо төсөв боловсруулахад оролцож байгаа одоо талуу сангийн хамдаас одоо санал болгож байна. Вакцины хангалт ер нь хэр байгаа юм бэ? Вакцины хангамж хэвэн байгаа. Гэхдээ өнгөрсөн онд бол вакцин жоох ороотож нийлүүлэгдсэн ийм асуудал одоо гарсан юм байлээ. Миний хувьд сайдын ажлыг авсан даруйда энэ зүйл дээр одоо онцгой анхаарах хэрэгтэй. Мал эмнэлгийн салбарт бол одоо бид нар илүү ингэж одоо өмнөхөөс илүү анхаарахгүй болохгүй шүү гэдэг одоо энэ чиглэлээр өөрсдийгөө төсөв өрөнгөө дайчилж бол ажиллаж байна. Тэгэхээр энэ бол одоо ингээд бодлогын хувьд бол салбар хоорондын уялдаа орон нутгуудын засаг захиргаа те орон нутгийн иргэд малчтын бас одоо хариуцлага ухамсараас бол их олон зүйл хамаарч байгаа гэдэг бас хэлхэн зүйтэй. Тэгээд ер нь цаашдаа бол ингээд одоо махны үн нэмэгдэж байна. Ноолдор үн бас харьцангуй сайн байна те. Тэгэхээр зарим төрлийн одоо ийм тариа те эрүүл мэндийн одоо хөс үйлчлэгээ тэр одоо малаа вакцинд хамруулах үйл ажиллагаатай холбоотой одоо мал баригчаас эхлүүл зардал гэдэг энэ зүйл дээр бас малчт маань энэ дээр бас одоо бас те одоо оролцдог. Энэ дээр одоо хамтардаг энэ тогтолцоо руу орох хэрэгтэй. Яг нэг үе бол малчтын орлого их бага, махны үн бага байсан шүү дээ. Тэгэхээр махны үн өсөж байгаа нь ингээд төв суурин газраа хүндрэлтэй байна тийм үү? Хөдөөд одоо яг малчттай бол ингээд махны үн, ноолуурын үн өндөр байх юм бол эргээд илүү энэ одоо салбар руугаа одоо өөрөө энэ одоо малаа эрүүл болгох, малаа туулах, вакцинд хамруулах те одоо тийм одоо шимэгдэх өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ одоо үе шаттай ажлуудаа цаг хугацаанд нь оруулдаг байхад малчт нь зардал гаргадаг байх хэрэгтэй. Одоо өмнөх нийгэмд бол ингээ бүгд одоо үнэгүй байдаг гэсэн те социалист нийгэмд одоо нийтийн өмч одоо бол ингээд бас зах зээлийн эдийн засгтай учраас энэ дээрээ анхаарах гэдэг ийм одоо томоохон ийм одоо тийм реформын шин чанартай зүйлүүдийг л одоо хийгээс өөр аргагүй болчихно л та. Тэгэхээр ингийн тулд мэдээж одоо малчт маань өөрийн бас үүрэг хариуцлага хүлээн дураараа шилжиж хөдөлгөөн хийхгүй байх хэвээр тэ хүмүүс нь дураараа одоо мал худалдаж авч амьдаар нь шилж хөдөлгөөн хийхгүй байх хэвээр тэ цаг хугацаанд нь вакцинтай хамруулах хэвээр төр нь харин яг гоцалдуур төвч халдвар төвчдөд тэмцэх энэ ажлаа бол илүү чанартай хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж одоо ажиллах хэрэгтэй байгаа. Жишээлбэл одоо мал эмнэлгийн хувийн хвшлэр ингээ гүйцэтгүүлэх болсон. Гэтэл тэд нар үйлчлэгнөөс нэг одоо бодыг тарихад 1000 төгрөг шүү дээ. 1000 төгрөг. Гэтэл тэр ямар одоо хүн төчөр одоо ажил хийж байна те. Одоо тэгэхээр өрхийн эмнэлгийн энэ тогтолцоо шиг л төрөөсөө тэгж дэмжих хэрэгтэй байгаа. Яг бол нийслэлийн өрхийн эмнэлгүүд, аймагын өрхийн эмнэлгүүд чинь нэг иргэн дунджаар 60,000 төгрөгөөр бодоод өгнө. За 20,000 иргэн хариуцдаг өрхийн эмнэлэг бол нэг тэрбум 200 сая төгрөгийн орлоготой. Тэгээ эмчтэн нийлээд нөхөрлөл болоод одоо үйлчлэгээ үзүүлээд одоо нялх нараа хөвгтөө үздэг, ахмад таснуудаа үздэг, вакцина хийдэг те. Ингээд тэр мөнгөндөө багтаагаад хийдэг. Тэгээд барилга нь, автомашин нь, лаборатори нь, тонгод хөрөмж нь төрийн өмч, орон нутгийн өмч үүдэг те. Зөвхөн менежмент буюу тэр
хүн амдаа одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэгээ үзүүлэх ажлаа л одоо тэр хувийн хвшил хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэд манай мал эмнэлэг бол одоо ийм бага одоо орлоготой мөртлөө тэгээд өөрөө автомашин аав, лаборатори тэр онцлог, тоног төхөөрөмж багаж хэрэгслээ авахаар энэ бол үндсэндээ боломжгүй. Тийм учраас бид нар цаашдаа 27 оноос эхлээд яг өрхийн эмнэлгийн тогтолцоо шиг ийм одоо дэд үтс нь бол төрийн мэдлийг менежмент нь бол хувийн хвшил нь одоо хийгээд явах. Гэхдээ энэ бол үйлчлэгээний хөлсөнд нь бас одоо илүү одоо анхаардаг ийм одоо том шинжилгээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг удаа гал унтрах маягаар яваад байвал энэ бол алстаа одоо их хохиролтой хортой гэсэн.